За, сайн байцгаана уу? Спорт подкастын дараагийн дугаар эхэлж байна. Энэ дугаарын зочноор GMIT-гийн 2020 оны төгсөлч Түмээ буюу Түмэн дэлгэр оролцож байна. Түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та хоёрт бас энэ өдрийн мэндийг хүргэе. Подкаст сонсож байгаа хүмүүс энэ өдрийн мэндийг хүргэе. Түмээг танихгүй хүүхдүүд оюутнууд байж магадгүй. Тэгээд Түмээ эхлээд өөрийгөө товчхон танилцуулж байгаа. Намайг Түмэн дэлгэр гэдэг. Би 20 онд Герман Монголын хамтарсан ашигт технологийн сургуулийг механик инженер мэргэжлэр сурч төгссөн. Ингээд та бүхэнтэйгээ уулзж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд өөрийнхөө сурсан, мэдсэн, ойлгосон зүйлсээсээ алцахтаа бэлэн байна. За, өнөөдрийн гол сэдэв маань болохоор Түмээ маань Германд мэргэжлийн дадлага хийж исэн. Мөн 4-р курстэй Германд нэг семестр оюутны солилцоогоор сурж исэн байгаа. Тэгээд энэ сэдвүүдийн талаар голчтой ярих байгаа. За, эхлээд Түмээ маань Германд мэргэжлийн дадлага хийсэн байгаа. Тэгээд мэргэжлийн дадлага хэрхэн олсон, мэргэжлийн дадлага нь ямар саад бэрхшээл байсан, мөн ямар чадваруудыг олж авсан зэрэг туртгаасаа хуваалцвал. Олохын тулд ерөөдөө жоохон проактив шаардлагатай байсан. Ерөөдөө ингээд бүх зүйл тодорхойгүй. Яаж Германд дадлага хийх вэ гэдгийг мэдэхгүй. Яг юу хийхээ мэдэхгүй байсан учраас ерөөдөө 1-р курсээсээ эхлээл одоо Герман багш нараасаа одоо би ингээд дадлага хийх гэсэн юм аа. Яаж хийх вэ гэдээ ингээд асууж исэн. Ерөөдөө бол бүх багш нараасаа л ерөөдөө асуусан гэсэн үг. За тэгээд ерөөдөө бол би нэг 3-4 компаниуд руу зүгээр өөрийнхөө онлайнаар орж агаад вебсайтаар нь орж агаад аппликейшнээ явуулж үзсэн. Нийт жишээлх юм бол нэг автомашины дизайн хараадаг. Би яг нэрийн сайн мартчихжээ. Нэг компани ямар ч хэлээсээ ингээд дадлага хөтөлбөрийн төр зарлцсан байсан. Тэгээд аппликейшн энэ төр явуулсан чинь болоогүй. Яагаад болоогүй вэ гэхээр өдөө виз мисний асуудал гэж ерөөхдөө нэлээд тийм асуудалтай байсан. Тэгээд ерөөхдөө 2-3 газар л явуулаад амжилтгүй болсон. Тэгээд байжсэн чинь 2 дугаар курст ерөөхдөө профессор Фолсон гэдэг одоо нэг raw material процесс инженерийн профессор ерөөхдөө надад туслаад танилын хүрээлээрээ олж өгсөн гэсэн үг. Тэгээд ерөөхдөө RWE гэдэг Ураг гэдэг Германы эрчим хүчний том компаниудын нэг айгүй олон салбартай. Тэрнийх нь яг Хамбах гэд хүрэн нүрсний урхаа open pit дээр 3 сарын хугацаатай дадлага хийгээд ирсэн. Ерөөхдөө бол тэгж болсон. Ерөөхдөө миний хувьд яг механик инженерийн департаментэд үндсэн департаментэд дадлага хийсэн. Гэхдээ эхний 2 сард нь дандаа хэлцүүд дээр танилцах дадлага. Жишээлх юм бол цахилгаан, усгүй хөдөлгөх систем, production department гэдэг бүр яг гал командынх нь яг департаментэд дадлага хийж үзчихсэн байгаа. Танилцах дадлага хийгээд сүүлийн 1 сард болохоор яг өөрийнхөө үндсэн хэлц дээрээ механик инженерийн хэлц дээрээ яг дадлага хийсэн. Хамгийн одоо бэрхшээлтэй зүйл гэсэн те. За тэр нь юу байсан бэ гэхээр мэдээж хэл. Германчууд бол эсвэл германаараа л ярьсан яг миний дадлагын орчинд. Тэр бол миний зүгээр би яг суур герман хэлтэй байсан ч гэсэн тэр л яг хангалттай дадлага хийх хүчний хэмжээнд бол хангалттай байгаагүй. Яг герман хэлээ бүр ингээд ярихаас өөр аргагүй байдалд тийм өөрийгөө ерөөхдөө яг герман хэлээ ер нь өмнө мэддэг байсан үгнүүдээ ашиглаад тэгэл ерөөхдөө техникийн зүйлсүүдийг унших шаардлагатай болвол тэгэл Google Translate ашиглаад ерөөхдөө богино хугацаанд герман хэлээ сайжруулах шаардлага гарсан. Тэгээд дараа нь эргээд харахад бол тийм байдалд орсон надаа ингээд амар тийм хэрэгтэй болсон гэх юм уу. Тэрнээс герман хэлнээс гадна хамгийн нэгдүгээр хэцүү зүйл одоо бэрхшээлтэй зүйл байсан бэ гэхээр ерөөхдөө дээр ч одоо энэ дадлгын газраа олох гэдэг бол хэцүү зүйл байсан. Тэгээд энэ олцоод тэгээд
виз мисний асуудал гэдэг нь ерөөхдөө энэ бичиг цаасны ажил те тэр нь л нэлээд удаа үргэлжилсэн. Тэгээд дараа нь очиод тэгэл за хэлний бэрхшээл гарсан юм байна. Тэгээд гэвч одоо намайг тэр дааж авч хариуцж байгаа супервайзер маань аягүй тийм нээлттэй аягүй тийм сайхан сэтгэлтэй хүн байсан учраас ихэд бол тэгж амар бүх зүйл одоо бичиг цаасны ажил Герман талаасаа бол бүх зүйлүүдийг алдахгүйгээр хийгээд ерөөд ямар нэг асуудалгүй. Тэгээд дадлага хийж явах явцдаа ч гэсэн би өөр ямар нэгэн одоо төөрөгдөлд орох те ямар юм ойлгохгүй байх тийм асуудалд ороогүй. Шууд асуугаад явчихжсэн болохоор тийм бэрхшээлтэй зүйл бол гараагүй. Танилцах дадлага Монголд хийжсэн баг тий. Тий, танилцах дадлага 1 сар хугацаатай Монголд хийжсэн. Тэгээ Монголд хийх, Германд хийх хоёрын ер нь гол том ялгаа нь яг юу вэ? Яг гадагшаа хийж байгаа л да. Гэхдээ өөрт мэдрэгдсэн энэ ялгаа нь. Ер нь бол за ялгаа нь гэвэл хамгийн нэгдүгээр орчин байгаа шүү дээ тий. Яг дан Герман хүмүүстэй ажиллах, Монгол хүмүүстэй ажиллах гэдэг бол мэдээч өөр яг сэтгэлгээний хүмүүсийнх нь хувьд бол шал өөр хэлэн ондоо. Гэвч миний хувьд бол би яг суурь дадлагаас Монголд ихтэй оюутлогоо дээр хийсэн. Ерөнхийдөө менежмент аягүй сайтай тим компани шүү дээ. Монголын одоо номер 1 компани. Оюутлогын одоо хүмүүстэй харьцах тэр компани соёл энэ төр нь бол Германд хийсэнтэй Герман дахь тэр том компани соёлтой бол ерөөсөө тийм харьцуулаад энэ муу тэр муу гэдэг ахгүй. Хоёулаа л ерөөхдөө тийм сайн менежменттэй компаниуд болохоор ерөөхдөө амар тийм зөрүүтэй зүйл бол байгаагүй. Монголдоо ч гэсэн ерөөхдөө гоё дадлага хийсэн. Ялгаа нь гэвэл яг хэл соёлын л ялгаа тэрнээс биш яг ажил хийх явцад бол тийм ээ. Тэгээд Германд одоо нөгөө нэг одоо ямар нэгэн таск авна шүү дээ тий. Тэр ингээд одоо дадлагжигчийг ингээд ялгаагүй л Монголд гэдэгтэй адилхан л одоо амар тийм спортлох тий. Хэмжих тийм хандлагатай байсан. Тэр яг тийм амар одоо хүний нутагт очиад бүр амар тийм хаягдаал болоод байсан юм бол байхгүй. Яг Монголд байсантай адилхан л байсан гэсэн үг ерөөхдөө. За тийм сонирхолтой хөгжилтэй тийм зүйл гарч ирлээсэн баг. Германд дадлага хийж байхдаа тэндээсээ хуваалцвал. За ер нь бол жоохон бэрхшээлтэй байсан зүйл ингээл одоо нэг манай Герман ингээд хол байсан байхгүй ерөөхдөө ажлын талбараас маань бол нэлээд хол. Яг дуугаар яг нэг 40 минут явж хүрдэг байсан. Тэгэхээр ерөөхдөө ажил маань бол өглөө 5-аас эхлээд орой өдөр ерөөхдөө 2-3 гээд тарчдаг. Тэр өглөө 4-мөрөгээд нэлээд шөнө үүрээр сэрээд тэгээд ажил руугаа 30-аас 40 минут дуугаар яваад хийдэг байсан жоохон бэрхшээлтэй. Эргээд ботход ингээд амар гоё. Ажилтай ч юм шиг. Тэгээд яг ажил руугаа явах замдаа бол ингээд нэг ой модон дотор ой модны замаар бас явах тийм шаардлага гардаг. Тэгээ харанхууд явахудад ерөөдөө амар эвгүй. Тэг хинч байхгүй тэгээд энэ тиймэрхүү зам маар явж исэн. Эргээд ботход ингээд амар өчлөлтөө. Гэхдээ тэр нь тэгж явж исэн ачаар ингээд амар жоохон фит болсон гэх юм. Дугуй. Дугуй оноод ерөөхдөө аягүй сайн фит болоод эргээд ботход аягүй гоё дурсамжуулсан байна. Тэг ихэндээ тэгж явж хагаад сүүлдээ нөгөө нэг хамт ажилладаг одоо миний үеийн залуус байгаа шүү дээ тий. Тэгээд найз нөхөд болоод одоо юу гэдэг нэг хотод ойролцоо хотод амьдарч байгаа бол намайг ирээд авдаг ч юм уу. Гэтэ яг өдрөө болгон биш л тий. Тэгээд авдаг ч юм уу. Тийм байдлаар л найзуудаараа хөргөлчдөг байсан сүүлрээгээ. Тэгээд эргээд утгад тийм амар хөвгөлтэй дурсамжууд бас зөндүүлсэн байна өө. Тэгээд нөгөө нэг юуны нэг амралтын баяр ёслол юуны баяр боллоо би мартчихад нэг 3 хоног дараалаад амардаг байхгүй. Тэгээд ерөнхийдөө тэр амралтаа ашиглаад аялал хийгээд өөр хот руу яваад тэгээд ирсэн. Ерөнхийдөө бол яг дадлага хийх 3 сарын хугацаанд бол ерөнхийдөө нэлээд олон сонирхолтой дурсамжуудаар өрн байсан. Тэгээд танилцах дадлага болон мэргэжлийн дадлага хоёулын дээр нь зураг төсөл дээр ажилласан байсан. Тэгэхээр ажлын ачааллын хувьд ямар хөө байсан бэ? Ерөнхийдөө бол үйлдвэрлэлийн дадлага дээр бол
ерөнхийдөө хэлсэн шүү дээ. Эхний 2 сартаа дандаа танилцаж явж хагаад сүүлийн 1 сар дээр яг үндсэн тест дээрээ таск авсан гэд. Мгм. Тэгээд би ямар таск авсан бэ гэхээр газ бот сэдэж шүү дээ. Одоо нөгөө нэг гагнуур хийхэд ашигладаг хийн танкнууд одоо тэднийг ингэж өөрлөхөд ерөөхдөө хүмүүс ингэж гар үл дээрээ унгах үйлдвэрийн асуудал аягүй их гарч ирсэн байл та тэр танктай холбоотой. Тэгээд тэрийг ингэж хавчигч одоо тэр одоо эрсдлийг бууруулах үүднээс нэг тийм шийдэл олооч гэсэн нэг тийм үндсэн даалгавар гэсэн. Тэгээд тэр юм нэг хавчигчийн дизайн гээд ерөөхдөө үйлдвэрлэж үзээд үйлдвэрлэгч яг тэр зургийнхаа дагуу хийж үзээд тийм ингэж болоод тэгээ ерөөхдөө одоо ингэж амар Мгм. үнэлгээ авсан юм тэр ажил дээр. Тэгээ тэрнээс гадна бас нөгөө нэг одоо экскаваторууд ерөөхдөө миний яг дадлага хийсэн газар нь болохоор ерөөхдөө нэлээд том уурхаа. Тэгээд юм continuous экскаваторууд баг нэг нэлээд өндөр 50 60 давхар одоо байшинтай адилхан тийм том экскаваторууд ажиллаж байгаа байхгүй. Тэр экскаваторуудын нэгний дизайныг бага илэгдэлтэй байх үүднээс ямар дизайнтай байж болох ч гэдэм үү. Тиймэрхүү одоо яг зургийн програм ашиглаж байсан. Тиймэрхүү таскуудад хийжсэн. Тэгээд яг ачааллын хувьд гэвэл бол амар тэгж ачааллаар дараад байсан юм бол байхгүй. Яг ажлынхаа тал ажиллаа хийгээд тэг үлдсэн цагтаа амраа гэсэн шаардлагыг манай супервайзер маань ч гэсэн надад тавьж исэн. Гэсэн өөрөө ихэд герман хааллахаар тэгэл бошоохоо хайрч амрах мэн гэл. Тэгэл байдаг гэсэн да. Ерөнхийдөө нэлээд иш дунтахгүй бол өглөө нэг 4 мөрөгөөс ирнэ хэр чинь нэлээд иш дунтахгүй болохгүй нэг орой 9-с ч юм уу те 8 ч юм дундчиж бүтнээрээ авахгүй бол амар тийм ядаргаанд орох. Эхний нэг хэдэн 7 хоног бол нэлээд ядаргаанд ороод сонирн болсон байгаа. Нойргуудлын асуудал. Тэгээд ерөнхийд сүүлрэг бол очроод л явсан байгаа. Монголд дадлага хийж явахд бол бас мөн адил асуудал яг супервайзерууд маань ингээд сайн унтаж амрах хэрэгтэй. Хичээж ажиллаж үр бүтээлтэй байна гэсэн шаардлагыг тавьж ирсэн. Ачааллын хувьд бол тийм юу байгаагүй. Ааха. Одоо Германд 1 семестрийн оюутан солилцоогоор сурсан маа тэр талаар ярих бодож байна. За. Аль хотод ямар чиглэлээр суралцсан бэ? Хөвчлэн магистрийн зэргийн хичээлүүд англи дээр явагддаг гэсэн. Яг механик инженерийн чиглэлээр сурсан уу эсвэл арай өөр чиглэлээр байсан уу? Туршлагаасаа болцол. За 1 семестр сурсан одоо сургууль нь гэвэл та бидний мэдж байгаа нөө манай GMIT-тэй бас партнер university гэж явдаг. Техник университет, Грек Академи Фрайберг гэдэг байгаа. Тэгээ ерөнхийдөө 4-р курсын оюутнуудын хувьд жил болгон зарлагддаг тийм нөгөө даадын тэтгэлэг зарлагдаад бүртгүүлээ тэгээ явдаг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол миний хувьд хичээлээ сонгохдоо механик процессинг инженер гэд мастер хөтөлбөр байдаг. Тэр ангийн хичээлүүдийг хөвчлэн сонгохыг зорьсон. Механик процесс инженер гэдэг. Гэвч нөгөө нэг яг хичээлийн хуваарууд нь таарахгүй байсан учраас өөр ангиудын хичээлүүдийг сонгох шаардлагатай болсон. Ерөнхийдөө хөвчлэн механик процесс инженер болон яг машин баавгийн мастер хөтөлбөр буюу механик инженерингийн ангийг сонгосон. Тэгээд бас тэрнээс гадна бас operations management гэдэг та бүр нөгөө нэг industrial инженерүүдийн үздэг бас хичээлээс сонгосон. Тэгээ бас компьютер сайенсийн судалдаг хүмүүсийн сонгодог хичээлүүдээс бас судалсан. Ерөнхийдөө ингээд бас түүгээд явцсан юм байна. Программын хичээл аваад, механик процессын хичээл аваад, процесс моделинг гэдэг хичээл аваад, тэгээд operations management мэтчлэн хичээлүүд авсан юм байна. GMIT-д байхдаа өөрийгөө хөгжүүлээд одоо манай сургуульд олон янзын клубуд байгаа. Тэгээд Германд очоод өөрийнхөө одоо энэ клубуд явж ирсэн. Одоо жишээлбэл robotics club явж ирсэн.
Тэгээ Германд ч нэг семестр суралцтаа өөрийнхөө хобби, чөлөө цагаа хэрхэн өнгөрүүлдэг гэсэн бэ? Яа. Тэр Окей. талаар За энэ талаар бол ярих юм бол зөндөө гоё асуултсалаа. Тэнд бол ерөөхдөө яг үнийг хэлэхэд ерөөхдөө амар гоё байсан. Яа тэгэхээр нөгөө нэг одоо ингээд бүх одоо гүлтүүдийнх нь юм те тий. Тэгэл сакс гараа сакс тоглон тенсэл тенс тэгэл ерөөхдөө бүх төрлийн клубүүдийн чи угаасаа л амар олон оюутнууд байгаа шүү дээ. Тэр Freiburg гэдэг хот ч өөрөө баг оюутнууд ерөөхдөө л оюутнууд болохоор тэгээ цагаад хөлөх боломжтой зөндөө байсан боловч хичээлийн хувьд бол ерөөхдөө хачаалтай байдаг. Ерөөхдөө нэг семестр хугацаанд шууд бол 20 кредит хаа. Би яг мартчих. 24 кредит тэгээд 28 билүү. Тэгээ яг тэр кредитийг судалж дуусгах хэрэгтэй учраас ачаал бол өндөр. Тэгээд ерөөхдөө мастрын хичээлүүд бас сонгосон болохоор бас нэлээд ачаалтай байсан. Тэгээд шинээр ингэж амар турах гарахгүй болохгүйс учраас за тэгээд би зөвхөн одоо усан бассейн болон усан бассейнаар л ерөөхдөө хичээллэх тийм болсон. Тэгээ бас фитнес явах бас боломж олцсон. Бус цагаараа бол тэгж амар тийш аялах ч юм уу те өөр янз бүрийн клубүүдэд оролцох тийм боломж олдоогүй. Клубээс гадна нэг ажилд оролцсон, нэг прожектд оролцсон зүйл нь юу вэ гэхээр нөгөө нэг чиний одоо формула гэдэг уралдаан байгаа шүү дээ. Тэрний герман оюутнуудын хувьд зохион байгуулагддаг. Student формула гэдэг жил болгон зохион байгуулагддаг. Тэрний яг манай Freiburg-ийн их сургуулийн racing team тиймд нь багт орж яг аэродинамикийн багт нь орж яг ажилласан. Ерөнхийдөө бол энд орд ажиллахад бол маш гоё байсан. Одоо ихээр ингээд одоо манай GMIT ч ингээд robotic lab гэдэг байгаа шүү дээ, тийм. Яг тэрнтэй адилхан. Тэгээд дотор зохион байгуулалттай. Нэг ялгаатай тал ингээд айгүй олон оюутантай. Мэдээч нөгөө олон жил хэмжин явж байгаа юм. Баг институт маркетинг тийм зөвхөн оюутнуудаас бүрдсэн институт маркетинг болохоор нэлийн сайн зохион байгуулалттай байсан. Тэгээд энд орж ажиллахад бол их юм урсан гэх юм уу. Амар тийм герман оюутнуудаас амар тийм инспирэшн авсан. Тэгтээ яг би яг ажиллаа дуусгаж чадаагүй. Ерөөхдөө миний файнал шалгалтууд маань ихлээд ерөөхдөө бүр ямар ч боломжгүй байсан учраас ерөөхдөө клубээсээ ерөөхдөө гараад одоо манай багийн ахлагч гэсэн ерөөхдөө хийсэлтэй. No worries те. Чиний ингээд энэ семестрээр сурж байгаа хамгийн гол зорилго чинь ингээд шалгалтууд дээр амжилттай тэнцэх учраас ямар бити санаа зовоорой. Тэгээд ерөөхдөө манай багт орж хэсэг хугацаанд ингэж хамт хийсэн баярлалаа гэжсэн. Тэгэхэд л бол ерөөхдөө нэлээд сурах юмнууд байгаа юм байна да. Одоо тэр техник технологи тэр мэдлэг чадвараас гадна одоо герман оюутнууд хоорондоо яаж харилцаж, хоорондоо яаж баг болж ажиллаж байгаа вэ гэдэг нь сонирхолтой байсан. Өөр яг ингээд жишээ олгоод хэлэхэд ингээд ингээд болж байгаа байхгүй юу? Тийм ингээд багийн гишүүн нэг бүрийн одоо идэх оролцоог бүр ингээд амар хангаж ажилладаг. Тэгээд гишүүн болгон өөрсдийнхөө урсан зүйлээ багийнхандаа хуваалцах хэрэгтэй. Тэгээд бүгдээр яг ингээд нэг хүн шиг одоо ингээд бүр яг хагас зэрэгжилтийн байдалтай ч юм уу тийм ингээд урам зориг буцалсан нэг тийм уур амьсгалтай байдаг. Бүүнөр ингээд урайгаа хилээд хурлаа эхлээд урайгаа хилээд дуусгадаг. Тэгээд ерөөхдөө нэлээд тийм ирч хүчтэй тийм байлээ. Тэрэнд орж ажиллахад бол байсан. Бусад орны соёлоос шалтгаалсан одоо энэ culture shock гэж байдаг шүү дээ. За зэн дээр ингээд Германд ч дадлага гэхэд ямар нэгэн тийм соёлын ялгаанаас болж нийтдээ хөгжилтэй зүйлс болж ирсэн үү? Тэр талаар яриад. Ерөнхийдөө бол одоо нөгөө манай GMIT ч одоо амар олон улсын багш нар ер нь дээ шүү дээ, ерөнхийдөө. Тэгэхээр угаасаа бид нарыг анхны дэг курст ороход хэлж ирсэн те. Одоо ингээд цагаа байр ийм байх хэвээр тий.
тим юм одоо тим зүйлүүдийг хилүүлж исэн болохоор ихэдөө нэг иймэрхүү ялгаатай да би нэг ийм байх хэрэгтэй даа гэсэн тим зүйл суучсан байсан. Тэгээд яг Германд яг очиод дадлага хийгээд яхад бол мэдээж цаг барих. Тэгээд яг өөрийнхөө хийж чадах зүйлийг л хийж чадна гэж хэлдэг байхтай. Чадахгүй бол чадахгүй гэдгээ шууд хэлнэ. Тэгээд ерөөхдөө одоо ямар нэгэн сэдвийн талаар ярих гэж байгаа бол ингээд айгүй баримттай судалгаатай ярихтай. Одоо хоосон ингээд яриад иж юусоо болохгүй. Тэр бол айгүй дуггүй те тэгэхээр ингээд судалгаатай баримттай ярих мэтчлэн тийм зүйлүүдийг угаасаа ерөөхдөө бид нэр герман багш нарын интересээ GMAT-д байхдаа л ерөөхдөө мэддэг байгаа шүү дээ. Тэгэхээр амар бодлол гараагүй. Нэлийн culture shock их үсээгүй. Ер нь өдөр тутмын амьдралын хэм маягттай тэгээд 3 сар ингэж дадлага хийж байгаа. Өдөр тутамдаа ингэж гарч исэн тийм энгийн culture shock байгаа юу? Одоо илүү тийм өдөр тутамдаа гаргадаг гэх юм уу? Яг академик биш. Энгийн ер нь тийм нэг хүний анзаарч байгаагүй ч юм уу? Өн чинь ингэдэм биш тэгээд нэг тиймэрхүү Монголд байдгүй ч юм уу? За жоохон бодоод байгаа. Тийм ялгаатай сонин санагдсан гэсэн үг үү те. Тийм. Тэгэл ер нь л бол ингээл одоо ингээд найз нөхдөдтэйгээ уулзахтаа хүртэл ерөөхдөө ингээл амар яг нөгөө цаг төлөвлөдөг. Одоо бид нар чинь ингээл ерөөсөө амар spontaneous шүү дээ тий. Ингээл заавал зөөлзээ яачдаг. Тэнд болохоор яг ингээд зүгээр ингээд дотн найз нөхдөдтэйгээ уулзахтаа хүртэл ингээд цаг тохиролцоод тэр яг заавал тийм цагтай халбууч гэсэн тэдэнд ерөнхийдөө уулзаж яая гэд төлөвлөж байгаа нь л ерөнхийдөө хамгийн сонирхолтой санагдсан л да. Бүр амар дотн үнтэйгээ хүртэл найзтайгаа хүртэл тэгж уулзна. Нэгэсэндээ ингээд амар хэцүү ч гэсэн нөгөө талаараа ингээд айгу биенийхээ цагийг айгу хөндлөж байгаа. Тэгээд яг уулзахаараа яг цагийг 100% одоо нөгөө найзтай анхаарлаа хандуулах тэр боломжийг олгож байгаа болохоор айгу санагдсан. Германд суралцж байхдаа ер нь хичээлээс гадуур тэр хобби сонирхлоосоо гадна нийгэм тусгай ажил, сайн дурын ажил хийж байв. Юун дээр яг нэг семестр суралцах үедээ бол хийж байгаагүй. Яг дадлага хийж явах үедээ бол хийсэн байгаа. Ямар сайн дурын ажиллагаа хийсэн бэ гэхээр компани болохоор яг тухайн региондоо ерөөхдөө 7 хоног болгон юу яадаг. Сайн үйл сайн хийдэг. Миний оролцсон болохоор юм саксны талбай онцлог ажил хийсэн. Тэгээд нэг найзуудтай босон гэдгсэн шүү дээ. Нэг дадлага хийж явахдаа тэр найзуудтай цуг өдөржингөө нэг саксны талбай янзлаад нэг баг тэгсээ ч нэг амар сонин сэтгүүлчнэр ирээл нэг зураг мураг аваад байсан. Чи сүүлд нэг сонин дээр гарцсан лээ. Тийм л таймсаа юм доо. Эндээс Германд очиж суралцж байгаа оюутнуудын хувьд бол амьдрах зардал нэлээд өндөр байдаг. Тэгээд цагийн ажил хийдэг оюутнууд их байдаг гэж сонссон. Харин даад TNB тэтгэлгээр явсан оюутан таны хувьд хэр байсан бэ? Одоо сонирхож байгаа оюутнуудын хувьд тэтгэлэг нь бүх зардлыг нь хамарч чадах уу гэсэн асуулт толгордог. Та өөрийн туршлагаасаа хуваалцвал? Тэтгэлэг маань бол яг л хүрдэг. Тэгээд Германы ерөнхийдөө яг нийгмийн бодлого нь бол тий одоо яг намайг цалинтай байдгийн гол шалтгаан би одоо өөр орны хүүхэд Германд ирээд амьдарч чадахгүй тий мэдээж тэр хоол моол байхгүй орон байр байхгүй бол тэр хүн хичнээн дадлагын байраа олоод үр дүнтэй хийж чадахгүй тий тэгэхээр зүйлүүдийг бодож яаж байгаа учраас цалингийн нь бол яг хангалттай гарын хэрэгцээнийхээ цалин бол юм байлаа. Тэгээд ерөнхийдөө бол дадлага ерөнхийдөө дандаа цалинтай байдаг. Тэгээд тэтгэлэг аваагүйгээр сурж байгаа бас оюутнууд бол байгаа шүү дээ тий. Германд мастер эсвэл бакалавртаа сурж байгаа оюутнуудын маань хувьд болохоор ерөнхийдөө цагийн ажил боломжтой юм билээ. Цагийн ажил боломжтой юм байлээ гэж боломжтой тэгээд ерөнхийдөө бол хангалттай бас амьдралаа залгуулад явах боломжтой юм билээ. Тэгээд мөнгө санхүүг бол тэрхүү. Манайд тэтгэлэг аваад яваарай л гэж чинь.
жижиг ерөнхийдөө бас хичээлтэй. Сайн Аха. харлаанд болох Нууц байлаа. биш бол хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ? Тэгээд хэдэн төгрөгийг яг даатгал гээд нэг шимтгэл төлдөг байсан бэ? Аха. Яа үз. Хатлага хийж яхад чинь сарын 720 евро лөө 800 евро ч лөө. За би яг сайн мартцсан байна. Яг үнэхээр мартчихаж. Эхлээс нь 700 авчихсан баха. Тэгээд байранда болохоор 500 гэнэ. Сарын байрны төлбөр 500 евро гэсэн үг байхгүй. Тэгээд тэн дээрээсээ гээд сард 100 евро өгөх хэрэгтэй шүү дээ. Ерөнхийдөө Герман сурж байгаа ч хамаагүй дадлага хийж байгаа ч хамаагүй. Ерөнхийдөө нэг ханшин нэг сарын 100 евро байдаг баха. Тэгээд ерөнхийдөө бол яг хоолны мөнгө яг таарал байрандаа даатгалтай өгөл тэгээд яг таардаг гэсэн ерөнхийдөө. Тэг хямдхан байр олчвол одоо ингээд таньдаг мэндэг хүнийтэй амьдардаг ч юм уу эсвэл ингээд найзуудтайгаа цуг түрээсэлдэг ч юм уу тийм байх юм бол тийч энэ мөнгө навс бууна. Тэгэхээр яг дадлан бодлого та нар хийхээр бол тэр байр марнах асуудлыг итгэн шийдээрэй л гэж хэлмээр байна. Одоо миний хувьд л тэгэл яг миний дадлага хийдэг газар маань таньдаг мэндэг хүн байхгүй. Тэгээд ерөөхдөө олцсон байранд л орсон. Тэгээд ерөөхдөө бол өндөр төлбөртэй тийм байранд байсан. Аха. Дараа яаж олж исэн бэ? Тэгэл интернетээр бас бичээл. Ерөөхдөө нөгөө нэг интернетээс л юу насан. Тэгэл митэгээл түрээслэх гээл хайгаал те. Тэгэл бүр яг ямар сайт майтаас олж исэн гэдэг бүр яг мартсан байна л да. Орж илсэн бол амар олон зарууд байгаа те. Тэгэл шууд холбогдоод ингээд байр түрээслэх гэсэн юм аа ингээд яач одоо нөгөө визэнд орохдоо бас нөгөө байр түрээслэгчийнх нь би энэ хүнийг ялгана гэсэн бичиг бас шаардлагатай болдог. Тэр мөрийг аваад одоо визэнд орохдоо л зулж эхэлсэн. Тэгэд миний зүгээр дадлага хийх хэмээр байгаа Герман дадлага хийх хэмээр байгаа оюутнуудаа хандаж хэлэхэд бол ерөөхдөө амар боломжтой хамгийн гол нь айгу бүх боломжуудыг таньдаг хүмүүсээс асуу, герман багш нараас асуу, заавал германд хийх албагүй те. Хаанч хийж болно амар нээлттэй. Тэгээд таньдаг хүмүүсээс асуусан яг өөрөө нөгөө нэг вебсайтаар хайгаад аппликейшнийг болоод тэгснээсээ хамаагүй бас хурдан үр дүнтэй байгаа юм билээ. Тэгэхээр мэдээч яг нөгөө нэг бас гон компани соёлоос шалтгаалж шүү дээ. Зөвхөн нөгөө нэг интернетээр л одоо аппликейшн аваад шалгаж үзээд шалгаруулад яадаг компаниуд байна. Зарим компаниуд нь болохоор яг ингэ танилын хүрээгээр ч юм уу те бас боломжууд байгаа болохоор бүхий л боломжийг ашиглаж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Хамгийн гол нь эртхэн жилийн өмнөөс бол одоо 1-р курсээсээ ярьж явж байгаад 2-р курсээс хөөцөлцөөр байгаа. Тэгээд 3-р курстэй л хийж байгаа байхгүй юу? Ингээл жилийн өмнөөс л ингээд би одоо энэ дадлага юмэр ингэж хэмээр энэ хугацаатай гэл ингээл just яриад яваад ах хэрэгтэй гэж бодоод байна л да. Шинэ найзуудтай болоод хэр парти иддэг гэсэн бэ? Ер нь бол тий шоу цаа. Тийм одоо 7 хоног болгон тэгээд партидад байсан юм байхгүй. Ер нь 2-3 удаа л найзуудтай уулзаад тэгээд байсан байгаа шоуцсан байгаа. Тэнс шил тийш авир дандаа шоудад байсан бол байхгүй. Тийм одоо энерги тийм завч байгаагүй гэх юм. Энерги бол байгаагүй. Тэгээ яг нэг амралтын одоо заримдаа нэг баяр ёслол гээд 2-3 хоног дараалаад амарчдаг. Тэгээ тэрийг ашиглаад ерөөхдөө. Тэгээд шинэ найзуудтай болоод герман хүмүүстэй хамт шоудах Монголд ингээд шоудах хоёр гол ялгаа нь юу вэ? Тэгээ миний бодлоор бүр ямар ч ялгаа байгаагүй. Байхгүй. Хилэн л өөр одоо энэ харагдах байдал нь л өөр болохоос биш. Ингээд яг ярьдаг юмнууд нь адилхан, ярьдаг асуудлууд нь адилхан тий. Тэгээд ялгаагүй л ингээд ямар ч ялгаа надад тийм санагдаагүй. Хамгийн том ялгаа нь нэгнийхээ цагийг хөндлөж байгаа байдал нь ялгаатай байсан болохоос биш. Яг бүгдээр л адилхан хүмүүс ялгаа. Германд нэг семестрээр суралцахад төгсгөл авирнчлоо. Яг COVID-19-ийн халдвар эхлэхэд Германд байсан уу, ирсэн байсан уу? Германд үлдсэн байгаа. Тэр үеэр яг ямар байсан бэ?
Яа, Германд үлдсэн шалтгаан гэвэл нэг шалгалт дуусаагүй байсан. Тэгээд ерөөдөө манай 4 оюутан сурсан шүү дээ, тий. Тэгээд манай 2 маань болохоор ерөөдөө юмнууд нь дуусаад тэгээд ерөөдөө явах боломж гараад тэгээд явах уу бачээ гэд тэгжсэн. Тэгээд тухайн үедээ болохоор бүр амар тэгж үнхээр тэгж олон сараар түүжигдэн гэж юусоо бодоагүй. Тэгээд за ингээ хойшлж байгаа л тэгээд би энд хийх ёстой юмнуудаа тэд нөө дипломын ажил бас байсан тий. Тэрийг ингээд ихлүүлсэн юм чанартай дуусгачих гэж бодоод за би заавал одоо эндээ байж байгаа лабын бас туршилт хийж исэн баггүй. Тэгээд тэр маань болохоор ерөөсөө дуусаагүй байсан. Тэгээд ковид гарсан ч гэсэн энийгээ дуусгачаад тэгээд яана гэд тэгээд үлдсэн. Тэгээд үлдсэн чи харин нэлээд олон сараар хойшлогдоод баг дараагийн семестр нь баг бүтэн Германд байсан. Тэгээ хойшлоод хэдэн сар байсан гэсэн үг лээ Германд. Тэгээд бүр сургуулийнхаа GMAT-ийн сургуулийн төгсөлт яг нөгөө нэг graduation ceremony болсон байхгүй. Тэгэхэд би яг онгоцон дотор master flight-д онгоцон дотор амар маск зүйсэн. Тэгээ амар олон цаг бүр ингээд ус өгөөгүй заа биднэрт ус өгөөгүй найрлын өөр ариун цэврийн өрөө явж болохгүй. Тэгээ яг газраа онгоцноос ерөөсө гараагүй яг тэгээд тийм байдалтай ирсэн. Тэгээ онгоцон цуугаасаа өмнө одоо байгаа хотоосоо Франкфурт хүртэл бас нэг нэлээд олон цаг вагоноор явсан юм аа. Тэгээд ерөөхдөө одоо ингээ оцож бүр амар адал байдалтайсэн юм байна. Тэгээд 6 сарын сүүл хавцаа хүртэл. Тэгтээ тэгж байсныхаа үр шимийг гаргасан зүйл нь юу вэ гэхээр дипломынхаа ажлыг нартай болсон. Тэгээ нөгөө өвөөгүйсэн шалгалтуудаа өгөөд тэгээд байгаа. Хэд үлдсэнээс болсон байлээ. Үгүйсэн бол Монгол тэр ирсэн байсан бас жоохон салгартаад төгсөж чадах байсан уугүй юу. Төгсөн ч нэлээд сонин төгсгөөсөн байгаа. Тэгээд нөгөө нэг семестр одоо ингээд нэг семестр сурж байгаа оюутнуудаа нөгөө нэг тэндээ судалгааны ажилд бас хамрах бас боломжууд байдаг шүү. Бас хэлмээр байна. Би яг бакалаврынхаа дипломын ажлыг яг яаж сурсан бэ гэхээр нөгөө судалгааны ажил хийж агаад тэрэн дээрээс үндэслээ дипломо бичсэн. Нэгэсэндээ нэг сумаар 2 талаа будцсан гэсэн. Тэгэхээр ерөөхдөө тэр мэйл интересээ яагаад студент Hilfskraft гэдэг одоо нэг оюутан спорт гэсэн тийм ажлын байрнууд зарагдаад таалагддаг. Тэгээд тэрэнд нь ерөөхдөө бүртгүүлээд явж байхад бол сурж байгаа хэвцээ бас судалгааны ажил хийгээд бас бүрэн боломжтой гэж хэлмээр байна. Тэрэн дээрээс үндэслээд бас дипломынхаа ажил энэ тэрийг биччихвэл айгүй бас хэвтээ нэг сумаар 2 талаа буудсан асуудал болох учраас нэгтлэнээс ингээд айгүй төлөвлөгөөтэй. За би одоо ингэн би нэг семестр сурах хугацаанд би ийм ажлуудад орно те. Би ийм клубт явна, цагаа ингээд зарцуулна. Би ингэж яаж явахдаа ийм цаг дээрээ би энэ ажлыг хийчих болох юм байна ч гэдэг юм а те. Судалгаа хийгээд ингээд диплома бичиж болох юм байна ч гэдэг юм уу. Ингээд айгүй тийм санаачлагтай байх юм бол зөндөө гоё боломжууд зөндөө гоё дурсамжуудыг бас бүтээж болно гэмээр. Тэгээд дипломын ажил чиг бас нөгөө нэг би нэг талынхаа одоо ингээ 2 профессор байх ёстой шүү дээ тий. Дипломын ажлыг одоо лид хийж авч явж байгаа. Тэгэхээр нэг талын нь болохоор Германд Фрайбергийн сургуулийн багш профессорын талаараа GMAT-ийн багшаа сонгоод ингээд бол цаг үеийн нөхцөл байдалч тэр те онлайнаар бүх зүйл болж исэн. Тэгээд ямар нэгэн тийм асуудал үүсээгүй. Тэгээд аль багш нар маань аягүй сайн зааварчилгаа өгөөд авсан байгаа. Өөр яг герман багш нар бол нэлээ бүр амар сайн зааварчилгаа өгөн. Тэгээд яг дөнгөө өгтөө бол амар одоо шодрогтой. Тэгээд яавна гэдэг бол ерөөхдөө нэлээ хэцүү гэх юм уу. Тэгээд яг тэр үнэлгээ нь бол надаа ингээд аягүй тийм авсан үнэлгээндээ би амар happy байсан. Тэгээд герман багш маань өгсөн үнэлгээ болохоор юу байгааг байхгүй. Тэгээд ийм онц дүмэл байгаагүй. Гэхдээ би бол яг тэр авсан үнэлгээндээ бол амар happy байсан. Тэгээд ихэдээ ингээд аягүй тийм деталь болгоныг ихэдээ зааж өгсөн гэх юм уу. Одоо чи ингээд диплом чи ингээд
тэр академик сэдвээс гадна дипломчуудад ийм форматтай ингэж бичих хэрэгтэй, ингэж бичүүлж явах хурдан, судалгаагаа ингэж хийх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар зааварчилгаа өгсөн. Тэгээд амттай өгсөн байгаа. Дипломо ингээд бичиж байгаа шүү дээ тий. Германд бичсэн гэсэн үг шүү дээ. Ер нь бол нөгөө хойшлогдоод. Тийм. Тэгэхэд герман профессор одоо багш тэнд байгаа хүмүүсээс зөвлөгөө аваад ингээд бичсэн байгаа. Тэгээд Гэхдээ нөгөө GMIT-ийн багш нар маань ч гэсэн байж байсан. аха тий. Тэгээд яг төгсөж байгаа ч юм уу одоо дараа жил төгсөх оюутнуудад зөвлөгөө өгөхөд ер нь диплом ажлыг бичгээд яг ямар зөвлөгөө өгвөл тэр талаар За. Ер нь бол шүү дээ тэр нөгөө нэг одоо reference материалаа ингээд уншаад тэгээд дараа нь ингээд яана гэдэг чинь амар олон материалтай ажилладаг болохоор тэр чинь ингээд хэцүү байхгүй. Тэгэхээр ингээд софтвер ашиглаарай. Би бол Stavi гэдэг софтвер ашигласан байгаа. Бас мэдж байгаа бах тий. Энэ нь болохоор ерөөхдөө яг thesis одоо нийгмийн ажлуудыг бичих одоо юу хөнгөвчлсөн ийм одоо софтвер байгаа. Тэгээ reference материалуудаа оруулаад шууд тэр нэг өгүүлбэр station гэж ярьдаг шүү дээ. Ахаар одоо шууд энэ софтвераараа ашиглаад авчихад дараа нь шууд reference-д ингээд автоматар ороод ирэх жишээ. Автоматар одоо reference-д бичигдэх юм ингээд айгүй олон миний цагийг нэлээд хөнгөвчөж өгсөн софтвер гэсэн. Тэгэхээр энэ софтверыг агаараа ашиглаарай гэж хэлмээр байна. за баярлалаа. Тэгээд подкастын 2 дахь хэсэг марцгаая. За тэгээд Төмөгийн санал болгосон дуу гэвэл Close to You. Тэгээ artist нь Carpenters. Эхний асуулт бол яагаад энэ дууг сонгосон бэ? Энэ нэлээд хуучны дуу ш гэсэн. Тийм. Яг над руу нэг анх урлаг явуулж ирсэн шүү дээ та нар. Чи яг энэ дууг ингээд сонсчоод бүр ямар гоё тийм сэтгэлгээ хилцдэг шүү дээ. Ямар гоё дуу байсан. Тэгэл ерөөхдөө та нар дуртай дуу явуулаач гэдэг тэгэхээр энэ дууг явуулсан. Тэрнээс ер нь бол зөндөө гоё дуртай дуунууд байгаа л та. Хамгийн үед хамгийн нэгсэн юм л дээ. Анх сонсоод ер нь өөрт төрсэн мэдрэмжээ хаваалцвал. Яа. Чи ингээд нэг хайрын тухай дуу шүү дээ, тэ. Ингээд үг нь өөрөө тийм амар тийм үлгэрийн хөхтэй чи чамааг ингээд явахад яагаад одоо чиний дээрээс асгараад яагаад шууд ингээд иргэдэг вэ, тэ. Ингээд нэг амар гоё ингээд шууд ингээд бүгдээ ингээд ноч юм шиг гоё зүйл төсөөлж байгаа байхгүй ингээд одоо түгээл шууд нисэл тийм гоё хүүхэд насны нэг тийм гоё орсонж бас сэтэрсэн гэх юм уу? Зөв. Тэгээд бодлоо гоё төсөөлөгдөж амар дуртай болсон надад ч. Тийм айгуу уянгийн хэлтэй бас одоо нэг зүүрлэх гэж ярьдаг лээ тэ. Зүүрлэл ашигласан. Зүгээр нэг үг нь болохоор тийм зүүрлэл ашигласан. Ер нь Жимашид байхдаа ямар дуу сонсдог байсан бэ? Тэгээд ер нь тэр дуунуудаа яг таны амьдралд хичээл чинь яг ямар хуу байдлаар нөлөөсөн бэ? Ерөөхдөө нэг тийм намуухан одоо юу гэдэг тийм нэг бороотой гэдэг ч юм уу те. Минийх гоё юм. Бороо орж байгаа тийм ойр намуухан эсвэл тийм ой модон дотор ч юм уу нэг тийм гоё. Нэг намуухан вайптай дуунууд байдаг шүү дээ те. Тийм дуунууд ерөөхдөө амар сонсдог байсан. Одоо ч гэсэн ерөөхдөө сонсдог. Тэгээд зүгээр яг хичээл хийж явахдаа ч юм уу тэр болохоор нөө background music гэдэг дээ шүү дээ. Relaxing piano music ч юм уу тийм background library music ч юм YouTube дээр байдаг. Background music тавьчихдаг. Тэгээд масгалаар хичээл gym-ийн дасгалаар хичээлж явахдаа beast mode энэ гэдэг янз бүрийн плейлистүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү ер нь тэгээд яг ямар үеэс шалтгаалаад хөгжмийг яг нөгөө нэг өөрийнх нь адреналиныг агруулахын тулд хэрэгэлдэг нэг түүл гэх юм уу? Тэр яг ямар vibe үрт үүсгэмээр байгаас шалтгаалаад хөгжмөөр нь сонгодог гэсэн. Тэгээд сүүлийн үед бол нөгөө нэг Magnolian гэдэг Монголын амар алдартай артист байгаа шүү дээ. Тэр Magnolian-ы дуунуудыг амар сонсдог. Сүүлд бас амар гоё дуу гарсан хэлээ. Яг нэг тиймэрхүү vibe намуухан тиймэрхүү vibe дуртай. Дууны төрлөөсөө гадна дуучтай яг хэрхэн сонгож сонсдог вэ? Тухайн дуучдын одоо үзэл бодол
тухайн дуугаараа яг ямар санааг хэлэх гээд одоо ерөн ихэнх дуунууд чинь ингээд юм 70 дутагтай ба шүү дээ. Тэр яг тэр дууны цаана яг ямар санааг хэлэх гээд ямар зүйлийг илэрхийлэх тийм зорилготой хийсэн бэ гэдэг нь аягүй чухал гэж сонгодог. Тэгээд ер нь амар тийм зөвхөн нэг юм амар энгийн дуунууд ч гэсэн цаанаа ингээд аягүй утгатай. Томаахын маань санал болгосон кино бол 1995 оны Before Sunrise гэх нэлээд романс талын кино байсан. Яг тавсан жижигчсэн нэг хоёр гол дүртэй. Тэгээд заримдаа нэг хүмүүс орж гараад байдаг. Яагаад яг энэ киног сонгоо? Заримдаа нэг хүмүүс орж гараад байдаг гэдэг нь юу вэ? Энэ тентх ингээл хүмүүстэй очиж уулзаад идэв штэ. Жишээлбэл нэг алганы хэн уншдаг хүнтэй ч юм уу. Эсвэл нэг хоёр эрэгтэй жүжигчтэй гүүрэн дээр уулздаг. Ихэдөө киноны үйл явдал гэх юм бол хоёр эрэгтэй эмэгтэй хоёр залуу галт тэрэн дотор уулзаад анхны харцаар ингээд татагдаад тэгээд ерөөхдөө тэр чи ямар хотод байдаг? Хотыг марчиж байгаа шүү дээ. Энэ хотод. За. Тэгээд тэр хотоор яг нэг жингаа аялаад тэгээд өглөө салдаг аа. Тэгээд ерөөхдөө киноны үйл явдал бол ерөөсөө л энэ тэр хооронд бол амар олон сонирхолтой үйл явдлууд бол болдог байгаа. Тэгээд тэр хоёрын одоо ирээдүйн амьдралыг өөрчилсөн тийм үйл явдлууд болдог. Тэгээд ерөөхдөө 3 бүлэгтэй. Эхний бүлэг нь болохоор Before Sunrise, дараагийн бүлэг нь Before Sunset, тэгээд гурав дахь нь болохоор Before Midnight гэдэг. Тэгээд 3 бүлэгтэй. Тэгээд ер нь гуруулаад бүр амар гоё. Гигийн хайрын түүх гэх юм. Аха. Нөгөө гол дүрийн хоёр жижигч нь болохоор яг өөрөөсөө хайртайгаа ингээд хоорондоо ингээд яг ухаан санаагаараа яриагаараа нийлээд илэрхийлээд байдэн штэ. Нэг гал тэргийн таарад яг хамгийн анх тэр нөгөө хоёр Герман юм уу Австри. Хоёр Австрийн эхнэр нөхөр хоёрын тухай ярьж эхэлдэг. Тэгээд үргэлжлээд яваад байдаг. Тэгээд энгийн мөртлөө амар чамин. Харин таны амьдрал яг тиймэрхүү очрлууд тохиолж яваа. Ер нь бол тохиолдчихсан. Тэгээд бас кино дуртай болох бас нэг шалтгаан ч гэсэн ер нь тийм. Ингээд хүний амьдрал амар баялаг. Тэгээд гоё очрлууд тохиолддог. Тэгээд тохиол байсан. Жохон детальчлаад ярих уу? Тэгээд ерөнхийдөө бол амар детальны харилцлаа шүү дээ. Тэгээд энэ бол байсан юм байна. Тэгэл болоо. Анх хэзээ үзчихсэн бэ? Киног үзээд бол удаагүй баг 20 оны 12 сар 11 сар. Анх үзээд яг гол авдиурт авч ирсэн филинг нь тухайд үзчихэд нэг хүмүүс нэг юутай үлдсэн шүү дээ. Мэдрэмжтэй. Одоо ерөнхийдөө Тэрхүү юм хайр дурлал романсаас гадна одоо ингээд өөрт суулгаж авах ч юм уу тийм тэр киноноос сурсан зүйл ч юм уу. Тийм тэр талаар. амар тийм юу санагцсан. Одоо ингээд энэ үйл явдал маань болохоор зөвхөн нэг л өдөр ингээд үйл явдал байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тийм богино хугацаанд амар олон зүйлийг тэр хоёр ингээд ярилцсан байгаа байхгүй. Тэгээд миний зүгээр нэг илүү ойлгож авсан юм ингээд ямар хугацаанд байх нь хамаагүй зүгээр одоо нэг яг right person is timeless гэдэг шүү дээ. Хэцүү хүн бол ингээд нэг өдөр уулзсан ч бүтэн жил уулзсан ч 20 жил амьдэрсэн ч ялгаахгүй гэдэг. Тал тэр хүнийхээ сэтгэл зүрхэнд байж идэг тийм. Яг тэр гол санаа нь бол тийм зүйлийг мэдэрсэн юм. За ер нь бол хамаалах байхгүй. Гол нь хайр сэтгэл. Ер нь бол За ингээд төгөөд асуулт байна уу? Подкастаа дуусгахаас өмнө Томаахынхаа карьерийн тухай жоохон асууя. Одоо ажил хийж байгаа гэсэн. Тэгээд яг ажил хийж байгаа цаашдаа суралцах бодол байна уу? Мастераар суралцахаар бол яг механик инженерээр дагнаад явах уу эсвэл арай өөр салбар руу, арай өөр чиглэл рүү хөрөөд явах уу? ерөнхийдөө механик инженер маань бол олон тийшээ салбарлаж болдог юм. Хэрэгтэй мэргэжил байгаа шүү дээ. Тэгэхээр би бодоод байгаа. Мехатроник инженерийн талдаа илүү нөгөө нэг IT, электрик, софтвертэй ингээд бадцсан мехатроник яваа шүү дээ. Тэгээ роботик талдаа гэсэн. Энэ тал руу явах уу эсвэл ингээд яг
project engineering менежмент талдаа явах уу те. Илүү нөгөө нэг өсөл менежмент хийдэг ч юм уу тэр талдаа явах уу. Ерөнхийдөө олон тийм сонголтууд байгаа гэх юм уу. Тэгвэл баттай шийдэг байгаа. Ерөнхийдөө яг ажил хийж агаад дор хаяж нэг 2 жил ажиллана гэж бодож чинь тэгж яагаад шийдэндээ одоохондоо бол ер нь бол яг мастертад сурна гэж бодож байгаа. Яг ямар чиглэлээр явах. Таан сурах энэ төр бол яг байгаа. Яг ажлын туршлага гэдэг бол айгүй чухал гэж бодож байна. Одоо ингээд бас яг ажил хийгээд ирэхээр бас айгүй анзаарэгддэг юм байна. Бид ингээд сураад явцсан хүмүүс байгаа шүү дээ. Сураад сурсаар байгаад дөнгөж ажтай хийж байгаа хүмүүстэй ажиллах ерөөсөө сураагүй мөртлөө даа туршлагаараа явцсан хүмүүстэй ажиллах тэнгэр газар шиг гатаа. Тэгэхээр ингээд сурах, ажиллах гэдэг зүйлсээ яг ингээд баланстай бариад явах нь айгүй чухал юм байна гэж бодоод байгаа. За ингээд манай өнөөдрийн подкаст энд хүрээд өндөрлж байна. Тэгээд оюутан дүү нартай болон шинээр оролцож байгаа хүүхдүүдэд Германд суралцах дадлагынхаа талаар болон өөрсдөө тохиолдсон хөгжилтэй дурсамжаа хуваалцсанд баярлалаа. Тэгээд манай урилгыг хүлээн аваад цаг заваа зарцуулаад ирсэн маш их баярлалаа. Урьсанд баярлалаа. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай. Баяртай.